Уг төслийн хувьд гэрээ ёсоор 7 жил тутам зээлийн хүүг бууруулах боломжтой байдаг. Гэвч хилцээрийн ширээний ард суух хугацаа энэ оны 12 сараар дуусах болох байсан. Гэрээний заасны энэ асуудлыг 7 жил тутам хилцэж хүүг бууруулах боломж байдаг. Энэ асуудлыг хилцэн шийдвэрлэхэд ердөө сар гаруйхны хугацаа үлдэж байгаа юм. Нэг ёсны 7 жилийн хугацаа нь дуусаж байгаа гэж ойлгож байна. Харин хоёр тал хилцээг эхлүүлснээр дээрх хугацааг үл харгалзан хилцээрийг үргэлжлүүлж хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах асуудлыг шийдвэрлэхээр болоод байгаа. Монгол Улсын засгийн газрын зүгээс менежментийн зардал нь орлогоос хамаарах ёстой гэх байр суурийг илэрхийлж байгаа юм. 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байх үедээ Монгол Улсын Монгол улсад ноогдох, Монголын арданд ноогдох өгөөж нь 53% байна. Хөрөнгө оруулалт компанид ноогдох өгөөж нь 47% байна гэж ярьж байсан. Өнөөдөр бол нэг 26-27% нь Монгол улсад ноогдож байгаа. 74-5% нь одоо хөрөнгө оруулалт компанид ноогдож байгаа. Энэ бол ингээд үндсэнд анх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байсан. Энэ үеэс Монгол улс илүү одоо алдагдaltaй байгаа. Үнийг одоо тийм үү 53% нь хүрэх чиглэлийг засгийн газраас бас холбогдох сайднад хэлэлцээрт оролцож байгаа Монголын талынханд бас өргөсөн байгаа. Тэгэхээр энэ дээр тодорхой агцтай нааштай үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. Зээлийн хүү буурах бах, менежментийн үйл ажиллагааны төлбөр зардал дээр биш, орлого дээр суурлах ёстой. Өнөөдөр их зардал гарах тусмаа их урамшуул авдаг ийм одоо бас тийм буруу тогтолцоотой явж ирсэн байна лээ. Засгийн газраас тавьсан оюутлогоо төслийн менежментийн үйлчилгээний төлбөрийг бодиттой бууруулах, засаглалын чанарыг сайжруулах саналыг Рио Тинто хүлээн аваагүй гэж байгаач дээрх асуудлыг нөгөө талаас судлах юм байна. Монгол улс дээрх асуудлыг өөрсдийн талд ашигтайгаар шийдвэрлэж чадсан нөхцөлд оюутлогоо төслөөс хүртэх өгөөж нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.